Ажил олгогч ажилтан хоёрыг удаан хугацаанд дайснууд мэт ойлгож ирсэн. Гэвч энэ хоёр субъект нэгдмэл нэг зорилготой байж улс орны хөгжил хурдасдаг. Үүнийг Герман, Швейцар гэх мэт олон улсын жишээнээс харж болно. Энэ ажлыг эх орондоо хэрэгжүүлэх зорилгоор баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Монголын үйлдвэрч нийлбэлийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Бид нар одоо ажил олгогч, ажилтан анги бүгд нийлжиж одоо тэр хоёр маань ойлгосч бид нар цаашдаа явнаа. Энийг нь төрийн бодлогоор төр өөрөө төрийн бодлого шийдвэр болгож одоо хууль тогтоомжинд оруулж ирж засгийн газрын шин зэрэглэлийн бодлогондоо тусгалж тийм ээ. Ингээд бид нар хамтын хүчээр энэ сар дахлаас үүдэлтэй эдийн засгийг давах учраас өнөөдөр Монголын үйлдвэрч нийлбэлийн байгууллага Монголын баялаг бүтээгдэхүүн дэмжих холбоо хоёр хамтран ажиллах санаж байд гарын үсэг сурч байгаа. Энэ түүхэн явдал болж байна. Монгол ажилтнуудын хөдөлмөрийг дутуу үнснээс бүхий л хийж бүтээх насны чадварлаг залуусаа гадны улсад алдаж байгааг Монголын үйлдвэрч нийлбэлийн холбооны ерөнхийлөгч Эрдэнэбат онцоллоо. Харин ажил олгогчдын бизнесийн нөхцөлийг сайжруулж байж дээрх асуудал шийдэгдэх юм. Тэгэхээр манай их залуучууд маань одоо гадаад руу гарч ажиллах биш үндэснийхээ үйлдвэрлэлийн одоо байгууллагууд ажиллаж эндээ бол одоо монголчуудынхаа дундад цалин хөлсийн орлогыг бол нэмэгдүүлэхэд бол одоо манай хувийн эвчлийн салбарын нөлөөлөл бол маш их одоо нөлөөтэй юм аа. Тийм учраас бид нар бол одоо Монголын үйлдвэрчний холбооны мэрэгжлийн холбоод, мэрэгжлийн үйлдвэрчний нийлбэлийн холбоод, хувийн эвчлийн үйлдвэрчний нийлбэлийн холбоод, за мэрэгжлийн одоо хувийн эвчлийн байгууллагуудын төрийн бас байгууллагуудтайгаа илүү хамтын ажиллагааг нь ойртуулах зорилгоор бол өнөөдрийн санамж бичиг хамтын ажиллагааныхаа одоо бас гарааг бол эхлүүлж байна. Энэхүү хоёр байгууллага хамтран ажилласнаар цаашид төр засгийн шийдвэрт баялаг бүтээгчид үйлдвэрчдийн эрх ашигыг тусгах ажил илүү эрчимжнэ. Мөн санамж бичигт гарын үсэг зурх үедээ дараагийн уулзалтаа товлож ажлын хөтөлбөрөө боловсруулахар боллоо.